Сайн бацхан энэ удаагийн бичлэгээрээс Scholastic Literacy Pro уншлагын платформын багшийн аккаунтын settings буюу тохиргоо хэсгийг танилцуулъя. За тухайн хэсэгт хэрхэн ажиллах заавартай энэ бичлэгээс танилцах боломжтой. За багш өөрийн аккаунт руугаа нэвтэрч ороод settings буюу тохиргоо гэсэн дээр дарж энэхүү хэсэг рүү нэвтэрч орно. За энэ хэсэгт багш ангийн болон сурагчдын нийт тохиргоо хийх боломжтой. Хамгийн эхлээд family zone буюу эцэг эхийн хэсэг байгаа. Багш энэхүү хэсгийг хасааснаар сурагчийн аккаунтаар эцэг эхийн нэвтэрч ороод мэдээлэл харах боломжтой гэсэн үг. За Literacy Pro буюу уншлагын түвшин дотоох тестийн тохиргоонууд байгаа. За бүх тохиргоог урталт нь чеклэх буюу зөвлөх байдлаар асаах болон унтраах боломжтой. За жишээ нь тестийн хоорондын өдрийн тоог бол багш өөрөө оноож өгөх боломжтой. 20 өдрийн дараа дараагийн тесттэй бүглэнүү ч юм ингээд оруулах боломжтой. Хамгийн лимит өдөр нь 50 өдөр байгаа. За мөн яг тодорхой өдрүүдэд уншлагын түвшин дотоох тест өгөх боломжтой оноож өгөх боломжтой. Жишээ нь нэг өдөр эсвэл зөвхөн 2 өдөр өгөн ч юм уу те. За мөн practice тест хийх боломжтой. Эсвэл боломжгүй болгох. За сурагч уншлагын түвшин дотоох тестээ өгөхдөө заавал хамгийн эхлээд practice буюу туршилтын тест өгөх боломжтой тохиргоог нь тохируулах боломжтой. За мөн сурагч уншлагын түвшин дотоох тестээ өгснээ дараагаар тухайн түвшингөө харах болон харуулахгүй байх юм тохиргоонуудыг нь тохируулж өгнө гэсэн үг. За book settings хэсэгт болохоор номын тохиргоонууд хийгдэж байгаа. Энд чинь бол ерөнхийдөө бас бүх тохиргоонуудыг зөвлөх байдлаар хийгдэн. За жишээ нь аудио хэсэгтээ ном унших боломжтой. Эсвэл read and think буюу бодож тунгаах номуудыг унших боломжтой гэх мэтчлэнгээр зөвлөөд тохируулах боломжтой. За эдгээр бол дефолтоор бүгдээрээ тохируулагдсан ирдэг. Багш өөрөө тэр тохиргоонуудыг сурагчдынхаа онцлог, уншилтын явц дээр үндэслээд өөрөөр тохируулах бас боломжтой гэсэн. За мөн сурагчид өөртөөхөө мэдээлэл буюу сертификат, номын жагсаал, унсан номынхоо цэцэгдэл энтрийг бол хэвлэх тохиргоог нь бол тохируулна. За энэ бол дефолтоор чеклэгдээгүй ирдэг учраас хэрвээ сурагчдыг принт хийхийг зөвлөж байгаа бол чеклэх шаардлагатай. За мөн сурагчид өөртөөхөө уншлагын сонирхлыг өөрчлөх, за өөрийнхөө түвшнөөс дээшээ түвшин унших гэх мэтчлэн тохиргоонуудыг багш тохируулж өгнө гэсэн. За quiz settings ихт болохоор богино тест буюу quiz-ийн тохиргоонууд байгаа. За мөн адил бас чеклэх буюу зөвлөх замаа тохируулах юм. За сурагчид жишээ нь буруу бүгэлсэн хариултуудаа харах боломжтой тохиргоог хийж өгнө. За энэ нь бол автоматар чеклэгдсэн ирдэг. За мөн quiz давах хувийг энэ бол 70%-аар автоматар тохируулагдсан ирдэг. Багш магадгүй сурагчдынхаа явц түвшинд үндэслээд 70%-аас багасгах эсвэл ихсгэх боломжтой. За мөн адил бас тухайн нэг заасан өдрүүдэд quiz өгөхөөр тохируулах боломжтой. Зөвхөн нэг өдөр ч юм уу ингээд тохируулах боломжтой. За нэг quiz-д хандах хандлтын тоог бас тохируулах боломжтой. 3 удаа өгөх боломжтой юм уу, 1 удаа өгөх боломжтой юм уу гэдгийг багш өөрөө тохируулна. За мөн quiz хоорондын өдрийг тохируулах боломжтой. Эхний quiz бүгэлснөөс дараагийн quiz бүглэх хоног нь жишээ нь 7 хоног байх юм уу, 1 хоног байх юм уу гэдгийг багш энэхүү хэсэг тохируулж өгч болно. За мөн өөрийнхөө зөвхөн quiz-тэй номуудыг унших ийм тохиргоо өгөх боломжтой. За давсан quiz-ээ дахиад өгөх боломжтой гэх мэтчлэн энэхүү тохиргоонуудыг болохоор богино тестийн тохиргоон дээр хийн. За мөн дараагийн хэсэгт сертификат олгох хэсэг байгаа. Сертификатыг сурагчид цуглуулсан оноо эсвэл богино тестийн хуваарай дамжуулж сертификат авах боломжтой. За мөн бүх тоонуудыг, бүх үзүүлэлтүүдийг багш өөрөө тохируулах боломжтой учраас сурагчдынхаа явцад тохируулаад тааруулаад энэхүү тохиргоонуудыг хийх боломжтой гэсэн. За save дарж бүх тохиргоонуудыг хадгална.